Шинэ 7 хоног эхэлж байгаа энэ даваа гарагийн өдрийн баримжааг бас авахаар бид бүхэн CNBC-ийн төлөвлөгөөнтэй холбогдъё. Өглөөний төргий. Өглөөний төргий. Тэгэхээр бас Иранд өрнөж байгаа дайн дэлхийн уулуурхайн салбарын нийлүүлэлтийн сүлжээнд яалтчгүй нөлөөлж байна л да. Тэгэхээр дизель түлш болоод хүхрийн хомсдол, чухал ашиг налтмлын бас үйлдвэрлэлд шинэ эрсдлүүдийг дагуулж байгаа шүү. Тэгэхээр энэ талаар бас та юу гэж харж байгаа вэ? Яхахгүй 7 хоног бол зах зээл дээр болгоомжил давмгай эхэлж байна. Америк бол Ираны хилцээ улсаатсан байгаа. Үр дүнд нь бол геополитикийн эрсдэл дахиад бас тэргуун игнэнд анхаарал татаж эхэлж байна л да. Нэг гол барометр бол яхахгүй газрын тосны үн байгаа. Нефт 2%-аар өссөн. Одоо баррел нь 107-оос давсан гэсэн үг. Тэгэхээр Ормозын хоолой хаалттай байгаа нь яхахгүй нийлүүлэлтийн эрсдлийг бол хадгалсан хэвээр байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ эрсдэл хэр зэрэг нэмэгдэж जैन тэр чигээрээ бас хөрөнгөний зах зээл дээр дарамт үүсгэж байгаа л да. Жишээ нь S&P 500-ийн хувьд бол фьючерс нь одоо буурсан үзүүлэлт байна. Тэгэхээр түүхэн дээд хаалтын дараа эхний сул дохио өгж яах гэдэг бол нэг одоо суур зүйл бол буруу байгааг харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Японы Topix Index гэсэн бас бууралттай байна. Азид бол болгоомжил давуу байгаа гэдэг чинь. Яг хөө мэдээж өнөөдөр өглөөний хувьд бол Kospi, Nikkei өсөж байна. Одоо зарим нь бол бүр түүхэн дээд төвшний өсөлт үзүүлж байна гэж байгаа. Гэхдээ энэ бол болгоомжлын суурин дээр байгаа өсөлт гэдгийг бол анзаарах хэрэгтэй байна. Яхааргүй одоо жишээ нь макро төвшнийг аваад үзэх юм бол бондын зах зээлийг харах хэрэгтэй байна л да. Гол инфляцийн одоо барометр болдог Америкийн одоо 10 жилийн төрийн бондын өгөөж бол 4.33 төрж өссөн байгаа. Доллар бол бусад валют бэйсээр бол чангарч байгаа. Эрсдэл мэдрэмтгий валютад бол нэлээд юм суларсан одоо дүр зураг бол харагдаж байх шиг байна. Харин алтны хувьд бол буурч байгаа. Бараг 1.7% гэдэг чинь одоо 1% өгсөн уналтыг үзүүлж байгаа нь бол зах зээл бол хамгаалтын актив руугаа бас бүрэн шилжээгүй байгаа гэдгийг бол харуулж байгаа. Тэгэхээр нийт зураг бол маш тодорхой байна. Нэг талдаа бол нефт өсөж байгаа. Энэгээр харагдаж байгаа эрсдлийн арилжаа бол үргэлжилж байгаа. Нөгөө талдаа юу гэж юм гэхээр Ираны хувьд бол хилцээ эцсийн эцэст бол сайнаар үргэлжлээд дуусна гэсэн хүлээлт бол бас зах зээл дээр хэвээрэл байх шиг байна. Тэгэхээр бол бодиттой эрсдэл байгаа. Гэхдээ хамгийн муу сценарийг бол зах зээл болон хөрөнгөний индексүүд мөн хувьцаанууд дээр бол бүрэн үнэлж амжаагүй байна гэсэн үг л да. Яг уу энэ дээр бас бид түүхэдийн зах зээлийг бол шууд нөлөөг нь харах хэрэгтэй байна. Жисийн үн 13,000 давсан байгаа. 13,190-ийн төвшөнд байгаа бол яг хөө хятадын амралтын өмнөх зэсийн нөөц бүрдүүлэлт энэ үнэнд бол дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ түрүүний мэдээгээр гарч ирсэн тээврийн зардал өсөж байгаа, нийлүүлэлтийн дарамт нэмж байгаа гэдэг энэ зүйлүүд бол нөлөөлөхөр байгаа. Яг хөө Монголын хувьд бол эерэг үзүүлэлт бол ажиглагдаж байгаа. Юу гэхээр хоёулахын хувьд бол одоо 102,000 тонн одоо зэс олборлсон гэсэн энэ оны 1-р илрэлчүүд байна. Энэ бол яг өмнөх оны үеэс 56% өссөн гэдэг гэсэн. Энэ бол яхахгүй дэлхийн зэсийн нийлүүлэлтэд Монголын оролцоо одоо нэлээд нэмэгдэж байгааг харуулж байгаа. Коопчны үсгийн зах зээлийг бас манай Монголын зах зээл дээр маш анхааралтай ажигладаг. Тэгэхээр 190-с 205-ын төвшөнд бол хэлбэлцэж байгаа. Тэгэхээр хятадын дотоодын үйлдвэрлэл буурах юм хүлээлттэй байна. Энэ бол яхахгүй импортоо дэмжинэ гэдэг гэсэн үг. Нэг зүйл юу гэхээр яг энэ одоо маргаан дагуулад байдаг гашуун сугаад ганц модны төмөр замын гэрээ бол яхахгүй Монголын экспортын стратегийн байр суурийг бол яг ийм нөхцөлд бол бэхжүүлж байгааг харуулж байгаа шүү дээ. Төмрийн өдрийг бас анзаарах хэрэгтэй байна. Төмрийн өдөр 107-гийн орчимд бол тогтворж байна. Зах зээлийн хувьд бол эрг мэдээ гарч байгаа ч гэсэн одоо хятадын бомбуудад бол нэлээд одоо нөөц хоримтлагдсан байгаа. Бараг хамгийн сүүлийн мэдээгээр 180 орчим сая тонн байгаа нөөц бол байгаа гэсэн юм мэдээ гарч байгаа. Энэ бол яхахгүй нийлүүлэлтийн дарамтыг бол хадгалж байгаа гэдэг үг. Тэгэхээр бол ямар ч мэдээ хаашаага Аз вэ үү эсвэл Европ байна уу явж исэн гэсэн бид нар бол яхахгүй Ормозын хоолой нөхцөл байдлыг харах хэрэгтэй гэсэн үг шүү. Тэгэхээр нийлүүлэлт хэрвээ хэвийн болох юм бол газрын тосны гаралтай бол энэ дарамт сулрах бах. Эрсдэлтэй активууд бол дэмжлэг болно гэдэг үг. Хэрвээ саатсан хэвээр гацсан хэвээр эсвэл хаалттай хэвээр байх юм бол инфляцийн эрсдэл гэдэг түрүүн манай мөнгөний луужингийн мөнгөөр нь маш зөв томьёолж тодорхойлж хэлж байсан. Тэгэхээр энэ бол яхахгүй инфляцийн эрсдэл бол эргэж нэмэгдэнэ гэдэг гэсэн үг.
Тэгэхээр хятадын эдийн засгийн тухай тэгээд авч үзэхэд жишээлбэл нэг хувиар үсгэд манайх нэг пунктээр дагаад өсдөг нэг ийм харилцан хамаарал яалтчгүй байдаг шүү дээ. Тэгэхээр одоо 5 сард бол Америкийн нэгдсэн улсууд буруу гэж явдаг шиг санаж байна. Хэрэг би буруу яадаг бол. Тэгэхээр 5 сард бас хоёр улсын буюу одоо Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн зам хятадын төрийн тэргүүнийн уулзалт бол их том хүлээлттэй байгаа. Тэгэхээр эндээс зүгээр таны хувьд экспертийн үүднээс харахад ер нь бидний бас хүлээлт аль чиг дээр илүү баримжаа авал зүгээр гэж харж байгаа бол. Трамп болон Ши Жинпин даргын уулзалт яаж болсноос үл шалтгаалаад эх 5 жилд хятадын хувьд бол ямар хуу байр суурьтай байх вэ гэдэг аль хэдийн баталсан учраас бидний хувьд бол яг энэ дэд хэмжээний уулзалтан дээр бол нэг тийм хүлээлт юм уу эсвэл анзаараад байх юм зүйл бол харьцангуй гайгүй байна. Гэхдээ аль болохоор савлгаа багтай байгаа ийм нөхцөлд Монголын зах зээл дээр маш ашигтай байна гэдэгсэн үг шүү дээ. Нэг зүйл байгаад байдаг одоо дайн болон энэ дайны мөргөлдөөн бол ер нь бараа таварын мөчлөгийг маш их хурцсагдаг гэдэг ийм одоо комментууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр бол яг л одоо шинэ мөчлөг биш шүү дээ. Одоо байгаа мөчлөгийг нэлээд хурцсагдаг гэдэгсэн үг. Тэгэхээр Монголын орчинд энэ юу гэсэн үг вэ гэхээр яг харахгүй монголчин бол бараа таварын нийлүүлэгч, хэрэглэгч биш. Тэгэхээр дайны үед бол яг хуу дэлхийн усад эдийн засаг алдагдaltaй байгаа юм үед бол Монгол улсын хувьд бол яг харахгүй нөгөө орлогын урсгалаа хадгалах боломжтой маш цөөхөн улсуудын нэг гэдэг нь харагдаж байгаа. Жишээ нь оюутлогоо одоо нэгдүгээр удиралдаа 100 гаруй мянган тонн жис гаргалаа гэдгсэн үг шүү дээ. Юугаараа онцлогийн ихлээр түрүүн хэлснээр бол эн чинь өмнөх оны мөнхтэй харьцуулахад 56-50% давсан өсөлттэй гарч байгаа гэдгсэн. Тэр зэсийг бол хятад авна шүү дээ. Яг тэгэхээр дотоодын үйлдвэрлэл бол хангалтгүй байгаа. Тэгэхээр энэ бол нэг тийм тохиолдлын давхцал биш бүтцийн хамаарал болоо явчихна гэсэн үг л дээ. Коксч нөөцнөөж гэсэн бас яг адилхан болоод явна гэсэн үг. Хятадын дотоодын үйлдвэрлэлч одоо хамгийн сүүлийн одоо тайланг харж байхад нийтдээ нэг 8%-аар буурна гэж тооцоо гарч ирсэн. Тэгэхээр яг Монгол хятадын хувьд бол нүүрсний хамгийн богино одоо замын нийлүүлэгч хэвээр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө талаараа юу гэж ярихлаараа хамгийн их одоо давуу шин чанартай нийлүүлэгч гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол яг энэ бараа таварын машины дотор нь байгаад байна. Тэгэхээр одоо үргэлжилж байгаа дайн мөргөлдөөн энэ машиныг зогсоохгүй бол хурцсаж байна гэсэн. Тэгэхээр бас яг битэрийг ярьж байхыг энэ цаг мөчид бас шуурхай мэдээж NBC дээр орж иж байгаа шүү. Тэгэхээр хятадын аж үйлдвэрийн одоо ашиг бол индекс 15.8% та гарлаа гэсэн ийм шуурхай мэдээ бас орж ирсэн байна. Тэгэхээр ер нь ингээд эдийн засгийн хувьд бол үндсэн дөрөв мөчлөгл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бас ер нь яг тэр мөчлөгийн үүднээс ингээд аваад үзэхэд за дайны эрсдлэг ч гэсэн ингээд харахад ер нь яг Монгол улсын хэмжээнд ямар шууд нөлөөллийг одоо үзүүлж болохоор гэж та ер нь харж байна. Монголд хэрвээ одоо дарамт харах юм бол хоёр замаар л ирж байгаа. Энэ дэр хамгийн сүүлд бол нөгөө эдийн засгчдын хувьд бол CNBC-гээр орж ирж байхад бол маш хэрэгтэй зүйлүүд ярьж байсан. Эндээс харахад бол ер нь хоёр замаар л дарамт ирж байгаа шүү дээ. Нэг нь юу гэхээр импортын өртөг байгаа. Монголд одоо нефт, шатхуун, хүнсний бүтээгдэхүүн бол нэлээд ихэнхийг нь импортлж байгаа. Тэгэхээр газрын тос 107 давчлаа гэдэг маань Монголын шатхуун тээврийн зардлыг шууд нөлөөлж байгаа гэсэн үг. Инфляцийн дарамт гэдэг нь бол яхаарахгүй өдөр тутам ард иргэдийн онцолж авч байгаа чадвар бол улам буурна гэдэг үг шүү дээ. Эндээс хамгийн ноцтой нь юу гэхээр гадаад валютын урсгал байгаа яхаарахгүй. Зис нүүрсний экспортын орлого өсөж байгаа үнэн. Гэхдээ Ормузын одоо нөлөөгөөр бол энэ дэлхийн эрсдлийн мэдрэмж хаасаагүй нэмэгдсэн ийм үед бол яхаарахгүй хөрөнгөний урсгал бол хамгаалтын актив буюу одоо энэ алт ам доллар руу шилжих хандлагатай болоод байдаг. Тэгэхээр энэ бол яхаарахгүй Монголын банкны системийг бол энэ хүчлэлийг тэсвэрлэж чадах уу гэдэг асуудлыг бол гарч ирнэ л дээ. Тэгэхээр яг Монголын хувьд бол нийт орлогын их сурвалж нь одоо бодит хөрөнгөшүүд одоо зис нүүрс алт төмрийн өдөр гэдэг маань энэ бол хамгийн шилдэг хамгаалт болоо явж байгаа. Гэхдээ тэр орлогыг одоо валютын хэлбэлцлийн эсрэг хамгаалах механизм бол дутуу байгаад байгаа. Тэгэхээр бол гол санаа нь юу гэж яана гэхээр экспортын орлого өсөж байгаа ч гэсэн импортын инфляц бол дагаад зэрэг өснө. Тэгэхээр гол нөгөө бодлогын гол шалгуур болоод байдаг экспортын ашгийг дотоодын инфляцийн дарамтаас хурдан байлгаж чадах уу энэ чадвар бидэнд байгаа юу гэдэг нь асуулт байна. За баярлалаа бид зах зээлийн шинэ 7 хоногийн сентиметрийн чиг баримжаа авахар CNBC-ийн төлөвлөгөөнтэй холбогдлоо.